За та бүгдээ энэ намрын сайхан надгар өдрийн мэнд төргий. Монгол улсад авцсан байгууллага үүсэж өгдсөний 95 жилийн энэ жил тохиож буй. Тэгээд замын салбарынхан байна. Тэгшээ болгондоо ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн хийдэг. Тэгээд энэ жилийн үед 5 бүсэд бүсчилж энэ тэмцээнээ хийхээр одоо хийгдсэн байгаа. Тэгээд зүүн бүс Хинтээ аймагт, Говийн бүс нь Дорногов аймагт, Баруун бүс нь Ховд аймагт, Хангаан бүс нь Арангаа аймагт, Төвийн бүс нь одоо бид энд хийхээр цуглараад байна. Автобустай холбооны өдөр зүйлийн гишүүн Батүлэг, Нана эхлэг компани захирал Ган Зориг, автобустай холбооны өдөр зүйлийн гишүүн Төгсөө, Бүсний төвийн давтар ирэх автод автобустай холбооны гишүүн Төмөр Додом гэдэг ийм бүрэлдэхүүнтэй энэ тэмцээний өнөөдөр шүүж яваад нь та тэгээд таавдтай амжилт хүсье. Манай төвийн бүсийн тэмцээнд маань бэлэгт зам, Макс руу дарж капиталын хамтарсан нэг баг, Эден сан толон төв азааны хамтарсан баг, Дархан азаа, Мапрод, Нано Эклог, Гоцтех инженеринг, Забор, Road Bridge, ЗЗБ гэсэн компаниуд оролцож байна. Мөн хуваарай Намнан дорж болон Түмэн жаргал Бэмсэрэн гэсэн инженер техникийн ажилчид оролцож байгаа. За ингээд нийт инженер техникийн ажилчтай бүгдэнд нь амжилт хүсье. Хадасаа одоо хэд зөвхөн хадсан гэдэг чүгчд 2 оноо гэх юм биш. Тэгээд 2 оноо байна. Цагийн дээр бол одоо 3 оноо. Шүүгчийг ойлгосон. Цаг ган. За одоо суулгаа зогсож. Авцаа. Дараа нь Батбаяр. Тэр авсан. Үдсэн дэмэний фото. Нэг л юм. За нэг нь хэмбэ. Нэг юм бэ. Суур. Тасаа зогсоо. Цагаан дээр цагаа. Таны өдрийн мэндийг хүргэе. Монголын авцаамжтын холбооны тэргүүн Батбаяртай уулзаад байна. Ингээд Монгол улсад авцаамын салбар үүсч өгсөний 95 жилийн зориулан ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байгаа. Энэ уралдааны төвийн бүсийн шалгаруулалт одоо яг энд явагдаж байна. Та тэгээ өөрийнхөө сэтгэлийг болон яагаад энэ ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулах болсон талаараа товчхон бидэнд хэлвэл. За баярлалаа. За тэгээд нийт Монголынхаа зам хэрэглэгч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд авцаамын салбар үүсч өгсөний 95 жилийн энэ жил болж байгаа. Тэгээд энэ манай замын салбар бол нэлээд инженерийн нарийн шийдэлтэй ийм
салбар байдаг. Тэгээд энэ олон хүний хөлмөрөөс бүтдэг. Экскаватор, замчид, материал инженер, геодез инженер, замын инженер, тэгээд нэрээ тэр машин механикууд маш их олон төрлийн машин механикууд оролцдог. Олон хүнээр энэ зам гэдэг маань бүтдэг. Тэгээд энэ сайхан бүтээн байгуулалтын ажилд оролцдог замчдаа бид нэр энэ тэгшээ болгонороо уур чадварын ажил мэргэжлийн уур чадварын энэ тэмцээн хийж хоорондоо сайхан өрсөлддөг ийм түүхтэй. Тэгээ энийг энэ жил одоо Монгол улсынхаа өнцөг булан бүрд зам барьж байгаа замчд маань 5 бүс хуваагдсан тэмцээний одоо нэгэн зэрэг ихсэн. Ингээд ийм ихтэй одоо энэ удаа бидний төвийн бүсээр нэрсэн байна. Тэгээд зүүн бүсд маань Хэнтэй аймагт. Оюун бүсэд ажиллаж байгаа компаниуд маань бол одоо Дорногой аймагт, Хангаан бүсэд ажиллаж байгаа компаниуд бол Нарангай аймагт, Баруун бүсэд ажиллаж байгаа замчид маань бол Ховд аймагт. Ингээд энэ төвийн бүстэй бол энд одоо бид нар ингээд ажил мэргэжлийн орлогыг явуулж байна. Энэ жилийн ажил мэргэжлийн орлогын онцлог нь яг 5 бүсэд шалгарсан эхний 2-8 нийт 5-8-аар оролцож хийж байгаа. Экскаватор оператор, грейдер оператор, автомобиль инженер, автомобиль материалын инженер, тэгээд замчид гэсэн ийм 5-8-аатай явж байгаа. Энэ 5-8-аатай шалгараад 2 хүн 5 бүсээс шалгараад ирэх юм. Энэ шалгараад ирсэн 10 хүн байна бол одоо тагин уралдах юм. Энэ нь бол реалити хэлбэрээр одоо яг одоо зам дээр зам барьж замын яг ажлуудыг одоо хийж ингэж тэмцээн маань хийж явах юм аа. Ийм онцлогтой. За баярлалаа. Бэлгүүнд орох тайрцаа бэлдээрээ. За грейдерийн операторуудаас суулаарай. Энэ сайхан төвийн бүсийн ур чадварын тэмцээний маань бэлтгэл ажлын хангад одоо энэ талбай бэлтэж өгч энэ машин механизм хэв ашиглал бэлтгэлийн материал гаргаж тусалж байгаа Нана Клог компани хамтран захиралтай Нана Клог компани хамт олондоо бүгдээрээ баярлалаа гэж алаа ташъя. уралдааны шүүгчээр ажиллаж байгаа. Тэгээд энэ өдрийнхаа сэтгэлийг бидэнтэй хаваалцаач. За өнөөдөр нийт замчдын манд энэ 10-аад компани төвийн бүсэд оролцож байгаад баяртай байна. Энд нэлээд өрсөлдөөнтэй сайтайхан тэмцээн болж байна. Энэ залуучууд манаас нэлээд идэвхтэй оролцлоо. Нийт оролцсон бүх компаниудаас баярлалаа. Тэр нь сайхан тэмцээн болж байна. Замчдын дунд ер нь жил бүр ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж ивэл хэрэгтэй болоо. Та энэ талаар юу гэж бодож байна? Өмнө нь зохион байгуулсан тэмцээнүүдэд та оролцож ирсэн үү? Бас үзэж ирсэн үү? Оролцлоо яг үзэж ирсэн. Ер нь байх ёстой зүйл шүү дээ. Бид нар өөрсдөө ер нь ямар хөө байдалтай байна тийм ээ. Тодорхой хэмжээний залуучуудаа дэмжих ийм үүднээс бол энэ тэмцээн бол заашгүй болж явах ёстой. Энэ жил болгон болж байгаа ер нь болж явах ёстой гэж би боддог. За, ажил амжилт хүсье баярлалаа. За.
жоохон тайван зөвхөө. Өнөөдөр Монгол улсад автомобиль салбар үүсч өгчсөний 95 жилийн зориулсан ажил мэргэжлийн уралдаан төрийн бүсийн ажил мэргэжлийн уралдаан ингээд амжилттай болж өндөрлөө. Тэгээ нийт оролцсон баг хамт олонд бүгдээрэнд нь цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. За тэгээд шалгарсан оролцогч нараа хэрэглэн хурдуулъя. За замын инженер төрөл дэд байранд Дархан Азаа компани Эрдэнэ шалгарсан байна. Баяр хүргэе. Дархан Азаа. За замын инженер төрөл 1-р байранд Босох Төв инженер консалт компани Түмэн Жаргал инженер тодоржээ. Өргөмжлөл 1 сая төгрөгийн шагналаар шагнуулж байна. За дараагийн төрөл маань материалын инженер дэд байранд Гоцтех инженеринг компани нэгжин 2-р байранд оржээ. Мөн өргөмжлөл 500 мянган төгрөгийн шагнал. За материалын инженер төрлийн тэргуун байранд Босох Төв инженер консалт компани Бямс өрн тодоржээ. Баяр хүргэе. Мөн өргөмжлөл 1 сая төгрөгийн шагналыг авсан. За манай апгрейдерийн оператор төрөлд дэд байранд Бэлэгт зам компани Идэр Чулуун оржээ. Апгрейдерийн операторын тэргуун байранд ЗЗБ компаниас оролцсон Баяр Жаргал шалгарчээ. Манай дараагийн төрөл экскаваторын оператор дэд байранд Заавар хувьцаат компани Төвшин төгс. Экскаваторын операторын тэргуун байранд Nano Eco компани мөнгөн сүх шалгарчээ. Замчин төрөл дэд байранд Arch Capital Max Row компани хамтарсан баг болсон байна. Тэргуун байранд MM Road Bridge компани. Өнөөдөр манай тэмцээнд нийт 10 компани баг тамирчид оролцсон. Тэгээд нийт оролцсон багийн дүнгээр мөн тэргуун болон дэд байр эзлүүлж байгаа. Ингээд багийн төрөлд 2-р байр буюу дэд байранд Mapro компани тогтсон байна. Баяр хүргэе. Mapro. За
өргөмжлөл Монгол Улс авто замын салбар үүс хөгжсөний 95 жилийн зориулсан ажил мэргэжлийн уралдааны төвийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож ур чадвар авахалт самбайгаа манлайлан тэргүүн байранд шалгарсан тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Тэргүүн байр нь шагнав. Зантеврийн яамны дарга Ч Сугармаа автомчдын холбооны ерөнхийлөгч Зэ Батбаяр. Макс Рууд Арч Капитал.